Дөрвөн аялагчийн цүнхэн дэх аяллаа хүнсний хэмжээг тоон шулуун дээр үзүүлжээ. Үнийг харцгаая. Цэг тос бүр нь аялагчдын цүнхийг илэрхийлэх ба эхний цүнхэнд ийм хэмжээтэй аяллаа хүнс байжээ. Дараагийн цүнхэнд ийм, харин энэ хоёр цүнхэнд адил хэмжээтэй байж. Хэрвээ цүнх тос бүр дэх аяллаа хүнсний хэмжээ тэнцүү байхаар дахин хуваарлавал цүнх тос бүрд ямар хэмжээний аяллаа хүнс ногдох вэ? Тоон шулууныг ойролцоогоор 8.1 унц байх эрчмүүдэд хуваа. Цүнх тос бүрд өөр хэмжээтэй хүнс байгаа юм байна. Бид үүнийг дахин хуваарлах ёстой. Үүнийг хийхин тулд эхлээд дөрвөн цүнхэнд байх нийт хүнсний хэмжээг олоод түүнийгээ дөрвөд хуваана. Дөрвөн цүнхэнд нийт хичнээн хэмжээний хүнс байгааг олцгоё. Энэ цүнх ийм хэмжээний хүнстэй. Нэг хэрчмийн ойролцоогоор 8.1 унц гэсэн. Энд 8 байж чадаж байна уу? Шалгая. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Тийм байна. 2 ба 3-ын хоорондох зай 8 тэнцүү хэсэгт хуваагдчихэ. 6-аас тус бүр нь 8.1-ийг заана гэсэн үг. Тэгэхээр энэ 2 бүхэл 8.1, 2 бүхэл 8.2, иймд энэ бол 2 бүхэл 8.2 буюу 8.2 гэдэг нь 4-ний 1-тэй тэнцүү. 2-ыг 2 хуваагаад 1, 8-ыг 2 хуваагаад 4. 4-ний 1 болно. 2 бүхэл 8-ны 2 гэдэг нь 2 бүхэл 4-ний 1 гэсэн үг. Одоо энэ цүнхний хувьд хэд байгааг олъё. 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6 буюу 2 бүхэл 8.6. 8, 6 тус бүрийг 2-т хуваавал 3-ны 4 болно. Өөрөөр хэлбэл 2 бүхэл 4-ний 3 болно. 2 бүхэл 4-ний 3. Энэ хоёр цэгийн хувьд энд байна. Энэ хоёр нь арай их хэмжээний аяллаа хүнстэй юм байна. Яг хэдэн унц байна вэ? 3 бүхэл 8.1, 8.2, 8.3, 8.4 буюу 3 бүхэл 8.4. 8.4 гэдэг нь тус бүрийг нь 4-т хуваавал 4-ийг 4-т хуваагаад 1, 8-ыг 4-т хуваавал 2 тул 3 бүхэл 2-ны 1 болно. 3 бүхэл 2-ны 1. Энэ цэг нь 3 ба 4-ийн яг дунд нь байна. За бодцгоё. Цүнх тус бүрийн хүнсний хэмжээг жагсаан бичье. 2 бүхэл 4-ний 1 эхний цүнхнийх, дараагийнх нь 2 бүхэл 4-ний 3 унц. Тэгээд нөгөө хоёр цүнхнийх нь хувьд адил 3 бүхэл 2-ны 1. Энэ яг зэргийн илтгэгч шиг жижиг биччихлээ. За 3 бүхэл 2-ны 1. Бидний төлөвлөгөө юу байлаа? Цүнхнүүдэд байгаа нийт хүнсийг тус бүрт нь тэнцүү хэмжээтэй байхаар дахин хуваарлах ёстой. Тэгэхээр та бүх хүнсийг нийлүүлж овоолоод түүнийгээ буцаагаад 4 хэсэг болгоод цүнх тос бүрт нь 4-ний 1 хэмжээтэйг хийн гэж төсөөлөх хэрэгтэй. Ингэж дахин хуваарласнаар цүнх тос бүрт тэнцүү хэмжээний хүнстэй болно. Одоо эдгээрийг нэмье. Бүгдийг нь нийлүүлж овоолъё гэсэн үг. 2 бүхэл 4-ний 1 дээр нэмэх нь 2 бүхэл 4-ний 3, нэмэх нь 3 бүхэл 2-ны 1, нэмэх нь 3 бүхэл 2-ны 1. За 2 дээр 2-ыг нэмээд 4. 4-ний 1 дээр 4-ний 3-ыг нэмээд 4-ний 4 буюу нийлээд 5 болно. Өөрөөр тайлбарлавал 2 бүхэл гэдэг нь 4-ний 8. Тэгээд 4-ний 1 гэдгээс 4-ний 9 болно. Нэмэх нь 2, 4-ийн 8, 3-ыг нэмээд 11 буюу нэмэх нь 4-ний 11. Тэгээд 3 бүхэл 2-ны 1, нэмэх нь 3 бүхэл 2-ны 1. Үүнийг мөн 3 дээр нэмэх нь 3 тэнцүү 6. 2-ны 1 дээр 2-ны 1-ийг нэмээд 1 нийт 7. Дэлгэрэнгүй бичвэл 3 бүхэл 2-ны 1 гэдг нь 2, 3-ын 6, 1-ийг нэмээд 7 буюу нэмэх нь 2-ны 7, нэмэх нь 2-ны 7. Үүнийг зөв биш бутархай гэж нэрлэдэг. Зарим нь тэгж нэрлэх дургуул ахaltaа. Эдгээр нь хүртвэр нь хуваараасаа их байх бутархай юм. За эдгээрийг нэмье. Өөр өнгө ашиглаж бичье. 4-ний 9 нэмэх нь 4-ний 11 тэнцүү хэд вэ? 4-ний 20 буюу 5 юм. 20-ыг 4-т хуваагаад 5 шүү дээ. 4-ний 25 бүхэлдээ тэнцүү.
Тэгээд нэмэх нь 2-ны 7, нэмэх нь 2-ны 7 нь 2-ны 14 болно. Нэмэх нь 2-ны 14. 2-ны 14 гэдэг нь 7 юм. 5 дээр нэмэх нь 7. Нийт 12 унц болов. Дахиад нэг тайлбарлая. 2 дээр 2-ыг нэмээд 4. 4-ний 1 дээр 4-ний 3-ыг нэмээд 1 бүхэл 4 дээр 1-ийг нэмээд 5. 3 дээр 3-ыг нэмээд 6. 2-ны 1 дээр 2-ны 1-ийг нэмээд 1. 6 дээр 1-ийг нэмээд 7. Нийт 12 унц болно. Бүх хүнсийг нийлүүлж эхлэе. Одоо үүнийгээ 4 цүнхэндээ тэнцүү хуваарлахын тулд 12 унцыг 4-т хуваах хэрэгтэй. Өөр өнгө ашиглая. 12 унцыг 4-т хуваана. 4 тэнцүү хэсэгт хуваана. Цүнх тус бүрт 3 унц ногдох юм байна. Энэ бол манай хариу. Цүнх тус бүрт хичнээн хэмжээний хүнс ногдох вэ. 3 унц. Ингээд гүзээ.